Усны тухай үлгэрүүд. Хэн усны эзэн бэ? Эрт урдын цагт тоос манарсан жижигхэн хотын захад нэгэн шувуу өндгөө дарах газар хайж явжээ. Газар нь анцавтай, ойр хавьд нь буцсууг байсангүй. Арга тасарсан шувуу нэгэн хонхор олж харлаа. Хонхорт байсан хідэн чулууг төвөн гаргаж, хатсан хөрсийг нь цэвэрлээд сайн нэг өндгөө дарж чадав. Хэсэг хугацаа өнгөрч, бялзуухайнч өсөн томорч, нисэж сурснаар тэд энэ хонхрыг орхин одлоо. Тэднийг явсны дараа унтах гэвтэр хайж явсан нэгэн зэрлэг гахаа ирж энэ хонхорт байршив. Хонхрыг өөрт тухтай болгохоор ухаж сэндийлэн анх байснаас нь арай томруулаад авлаа. Тухтай наргагүй унтаж нэг шөнийг давсан зэрлэг гахаа ходоод нь хоржигнох чимээнээр л сэрв. Үлсхийн эрхэнд юм олж идэхээр зэрлэг гахаа энэ газраас явлаа. Энэ хооронд салхинд зэрлэг гахаан үнэрийг авсан цөөвөр чоннууд түүнийг ангуучлахаар хонхорт ирлээ. Хонхорт ор нуугдсан болов уу гэд тухайн хэсэг газрыг самардсаар юу ч олж долоохгүйгээ мэдээд хоосон буцах болов. Ингэхдээ тэд тэр хонхрыг улам томруулсан байхаж. Удалгүй энэ тосгонд аадар бороо 3 өдөр 3 шөнө тасралтгүй зутгаж барагтай бороо чиг үзээгүй энэ тосгоныхан бөөм баяр болов. Харин өнөөх хонхор борооны усаар дүүрч эргэн тойронд нь зүлэг ногоо ургажээ. Үүнийг харсан одос өвхөр шавартай усанд хөлбөрч өнөөх хонхрыг цөөрөн болгох нь тэр. Ингэж энэ хонхор аажмаар тэлсээр амьтай бүхнийг ундаалах газар болов. Энэ хонхрын ойролцоо аж төрөн суудаг нэгэн ядуу тариачин цөөрмийг холоос хармагцаа ургацаа услах устай болох нь гэд их нэртэй хэлж энэ баярт үйл явдлыг ажилуулахаар досгоны санваартныг дууджээ. Мэдээж жижигхэн досгонд энэ мэдээ салхи мэт хурдтай дарахж олон хүн тэр цөөрөмд цуглав. Энэ үеэр досгоны хамгийн баян этгээд та бүхэн миний цөөрмийг ажиллахаар ирсэн бололтой хэмэв. Гайхаж твцсэн тариачин таны гів үү хэмээн асуухад тосгоны баян тийм ээ танай газар энд хүрээ дуусна үлдсэн нь минийх гэлээ. Энэ үеэр цөөрмийг анх хонхор байхад ирж өндгөө дарсан шувуу ус тогттол нь томруулсан зэрлэг гахаа цөөвөр чон одос өвхөрч мөн эрхэн тэр. Тэд бүгд л дотроо энэ газрыг цөөрөн болгоход би ч гэсэн хувь нэмрээ оруулсан шүү дээ хэмээн бодно. Тэгвэл хэн усны эзэн бэ?